Хайр гэж юу вэ? Зөвхөн романтик мэдрэмж үү? Эсвэл хэний энийг ойлгох өөрийн сэтгэл олох аялал уу? Тэр 17 настай. Харин тэр 45-тай. Энэ хачиргалтай. Гэхдээ сэтгэл хөдлөмтэй хөөх. Гэрэл дэрэгдүүтэй гүөх жоохон нэг л өдөр бүхний алдсан. Харин энгийн нэгэн эрд түүний амьдралын шинэ утга учирыг ойлгох болно. Бидний амьдрал гэзээ нэгэн цагт борооны дараах нар мандахлуулна. Тэгвэл after the rain бидэрт юу хийх хүссэн бол? Ангид намуухан ая сонсон суух үзэсгэлэн тохин дээр ангийнх нь хүүгэн нэрч дугаарыг нас үсэнч тоолгүй өнгөрөх тэр охиныг ахираа тачаа бана гэдэг. Тэр бол дотогшоогоо чимээгүй хэрнээ сэтгэл дотор нь олон бодол эргэлдэж байдаг өхөн. Түүний ажлын газрын менежер нь үйлчлүүлэгчдээс өргөлж уушлтгойж алдаа гаргасан тохиолдолд хатуугч хэлдэггүй. Харин дараагийн удаа хэд битгий дүлээрээ хэмээн уужуу тавинаар сануулдаг нэг. Энэ бол Масами Кондо. Тэрээр заримдаа жаахан болох өснө нар зайсан дэлгүүрээ бүрэн хаагаагүй марччихсан явах үеч бэ. Тэр 45 настай энгийн л нэгээр. Нэгэн өдөр өдрийн цантаа орохоор ар өрөөнд ороход нэг жаахан хүн хичээлээ хийгээ сууж байгааг хардаг. Хамт ажилдаг хичээсээ энэ хүүхэд хэн болохыг асуув. Кондогийн хүүшүүдээ гэхэд ахираа зочирдон. Менежер нь гэр бүлтэй гэдгийг мэдээгүй байсан болохоор жаахан зочирдсон ч бодлого тавьширч хүүтэй нам тоол идэн. Нөгөө хүүхэд ч их л дүрсгэх бололтой хоолны дахин сонсогдохоор жаалын бүлээхэд ахираа 50-аар хандаж түнд яаж тоглохыг зааж өгдөг. Би хизээч ингэж сайн тоглож байгаагүй юм байна. Химийн хүү баяртайгаар нэнсгэлгээд ахираа түүнийг хараад аавтайгаа адилхан нүдтэй юм аа гэж бодов. Түүний энэ бодлыг тасалтуулан Кондо гадаа гарч ирэхэд ичсэндээ шууд л ажилдаа ордог. Хамт ажилдаг их чинь тэр үнэхээр хайн хүн. Ийм байгаад байхаар ихнэр нь аяхаа зүр яах вэ гэхэд дахиад л аяга гарлаа. Энэ удаа ахираа 50 биш. Харин ч өөр мэдрэмжтэй болж гараа чангатахад хөлдөг Кондо. Намайг цохох гэж байгаа юм болов уу? Маргааш нь хичээлийн засварлагын үеэр найзууд нь түн дээр ирж өөрсдийн таалагддаг хүүгний тухай ярин ахираагаас ямар төрлийн хүн таалагддаг болохыг асуухад тэр заримдаа ардаас үстэй өмдний цэглгаан хаяа доошоо буужсан байдаг. Мэдрэмжгүй чангаар найтадаг. Гэхэд найзууд нь үүнийг сонсоод юу вэ утгагүй юм гэд инээлдэг. Өдөр нь ажилдаа ирэхдээ гадна талбай цэвэрлж буй Кондо хараад ажилдаа орно. Хамт ажилдаг өхнөөс ямар залуу сонирхдаг болохыг асуухад нөгөөх нь энд байгаа ирчүүдээс жишээ авъя л та гэд хүмүүсийг нэрлэж эхлэв. Ахир тэгвэл Кондо гэхэд охин үгүй тэр чи хаяаж ах эвгүй нэртэй дийдэг шүү дээ. Үүнийг санаандгүй сонссон Кондо арын өрөөнд орж хурдан хувцаслж агардаг. Дараа нь ахираа хоолоо идэж байгаа Кондогийн замцыг харан авч өнөртнө. Тэр л үед өнгөрсөн бороотой өдрийн санаанд нь орж тэр борооноос түр хорогдохоор нэгэн кафед орсон юм. Захиалаагүй байхад нь халуун кофе авчирч зүгээр суух юм бол бороо зогсохыг хүлээх утгартай шүү дээ гэж хөвгөлтэй яриа үтсэн залуу түүний ой санамжинд тодорхойлджээ. Энэ мөчийг санахад зүрхнийх нь гүнд борооны жижиг тусал мэт дулаахан мэдрэмтэрч байлаа. Ажил тард бүгд гарч байхад ахираа дээр нэгэн залуу ирэхэд Кондо найз залууны болов гэж бодон түүний залуунаас гэрэлтэн царайг хараад өөрийн өнгөрсөн залуунаас дурсдаг. Шинэ өдөр эхэлж ажилд нь шинэ цагийн ажилтан ирсэн нь ангийнх нь Ёшо Заваа байдаг. Кондо түүнийг хараад залуу насны дурлал гэж үнэхээр гоё шүү гэж доглоод идэг. Нэг үйлчлүүлэгч утсаа мартаж явсныг ахираа анзаараад гэрлэн төхөн дээр гүйцэж амжихаар харагдсан тул шууд л гүйн. Энэ үеэр ажилчид Ёши Заваагаас ахираа өмнө гүйдэг байсан юм уу гэж асуухад тийм ээ. Гэхдээ 6 сарын өмнө хүнд бэртэл авсан гэж хэлэхэд ахираа хөлөндөө хэд ачаал авснаас болоод алхаж чадахгүй байхад Кондо хамаагүй хурж байгаа дуушлаарай гэд түн туслан машинтайгаа ойрхон хөвлөг хүргэж өгөөд өмнө хөл нь хугарч байсан болохыг мэддэг. Тэр үед Кондо хичээлийн чинь хувцыг найз залуугаар чинь дамжуулаад өгөх үү гэхэд ахираа тэр миний найз залуу биш гэд имлэг даяарч ангашгарлаа. Оройн ажиллаараа орж хувцаа аваад явахдаа чин сэтгэлээсээ ажиллаж байгаа Кондо хараад өөрийн сэтгэлээ гайхсаар гэртээ харин өдрийн болсон зүйлийн талаар бодон хэвдэж байхад танихгүй дугаар залгаад авахд Кондогийн хоолойг сонсоод сайн болсон гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрдөг. Маргааш нь салхилахаар гарахад хаа холоос Кондо ирж ээжээс нь уншилт байхыг хүсэж байгаа хэлэхэд ээж нь ажилдаа явсан тул тэд хамтдаа кафе орно. Ахираагийн хөлийн будгийг хараад хөлний чи үзүүр цус урцсан байна гэхэд ахираа өөрийн мэдлгүй нээж өрхөө. Хүнийг харсан Кондож үнэхээр өөрийнхөө энгийн байна
Гэтэ танаа энд үнэхээр гоё орчинтой байхад яагаад тийм хол очиж ажилладаг юм? Ахира хэсэг дуугаас сууж байснаа. Энд харах хүн байхгүй. Би танд сайн гэж өөрийн мэдлгүй хэлчихв. Үүнийг сонссон Канда өө ашгүй би чамайг над дургуул гэж боддог байсан гэд бүр нэг төмс төрлөختний хаан шиг аашилдаг. Хэсэг хугацааны дараа Ахирагийн хөл нь арай дээрдэж сургуультай явна. Салхи татуулан гүөх сурагчдыг хараад өөрийн тэр нэг бороод өдрийн бэлтгэлээр хөлөө гэмтээж мөрөөдөл зорилго нь замхран алгуулсан тэр үгтэй нь холиолдож нэгэн залуу дулаахнаар бороо удахгүй зогсно гэсэн үгс нь орж ирж өөрийн мэдлэг уусан борооноор ажил дээрээ очиод би танд сайн гэж дахин хэлчихээ зүгээр л яваад өгдөг. Маргааш нь Ахира иргэний ажилдаа ороход юу ч болоогүй юм шиг үрдээ хараа байгааг хараад өчигдөр зүгээр зүйлсэн болов. Нууцаар нэгэн бичлэг хийгээд надаар тоолж байгаагаас залахгүй. Яг заланд нунах гэж байна. Гэж бодоод өрөөндөө очин ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулдан сууж байхаа үед Ахира ээж таны бэлгэнд баярлаа гэж байна лээ. Бас би танд сайн гэж хэлээд байна. Гээд явах гэж байхад нь за би чамайг буудал хүргээд өгье. Хөл ч юм уу дээрээс нь саяны чиний хэлсэн зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна гэд ажил тараа тэр хоёр цуг явдаг. Чиний тэгж ажиллаж байгаа чинь ямар шалтгаантай юм гэхэд хин нэгнийг хайрлах шалтгаан хэрэгтэй гэж юу? Надад мэдрэгдэх хинийх мэдрэмжийг нуух хэцүү байна. Гэхэд би 45 настай, чи 17 настай. Хүмүүс юу гэж бодох юм? Бас би зориггүй хоосон хүн. Чи надтай нэг удаа болцож үзэл залхах нэхэд Ахирагийн нүдэн гэрэлтэж та сая болсон гэсэн тий? Болсон штэ. Хичээлдээ төвлөрч чадахгүй номон дээр түүний тухай бодлоо өөрийн ирэхгүй зуран суух Ахирагийн шинэ өдөр. Хичээлээ таран ажилдаа ирж шинэ ажлын хуваараа харан Кондод хагас өдөр амрах өдөрч юм байна. Би ч бас амарна. Тийм болохоор ярьснараа болзъя. Гэхэд Кондо гайхсан харцаар би зүгээр л жишээ болгож хэлсэн штэ. Ахирагийн нүдэнд тод гэрэл гэлсхийн би таныг гэлсэндээ хурж болзоонд яваасаа гэж хүсэж байна гэж хэлээд эргэлзэх завдлын үлхвэ гараад явдаг. Ажилдаа орохоор гараа угаах гэж байхад нь Касе уцаар хүүхдэд англи хэл заах талаар ярин зогсно. За яг би заа. Гэтэ тэр хүүхд чи хөөх юм уу? Юу? Эрэгтэй хүүхд юм уу? Гэж Касе Ахираа руу хилэмхийн харангаа асууна. Цайны цагаар хүртэл ямар хоол идмээр байна гэж асуунгаа дотроо элдв юм төсөөлөөстэй. Бусдаас илүү онцгой өдрийн цай бэлдэж өгсөн чинь Ахирагийн хувьд онцгийн зүйл биш мэт санагдана. Цайгаа унгаа хичээлээ уншиж байхад нь Касе орж ирэхэд нь минд мэдчихэд гарах гэтэл Касе сурах биш гэж нь харж болох уу гэдээ даваад үлддэг. Ахира ажиллаа хийж байгаад номон дээрх зургуудаа гинт санаад арын өрөөндөө ороход зургийг нь харчихсан. Хичээлдээ зураг зураад суугаад иж болохгүй шүү дээ. Гэхдээ сандраад тэндэж битгий хэлээрээ гэсэн ч тэгвэл надтай болзоонд яв гэдэг. Маргааш нь Касе болзоондоо гангалаад ирсэн байхад Ахира гадуур хүмүүстэй гингийн уцтайгаа л ирнэ. Хэдий Касе яриад гэж их л хичээсэн ч дургуйд хүчгүй гэдэг ялтай билээ дээ. Тэд хамтдаа аимшиг кино үзсэн ч ямар сэтгэл хөдлөлгүй үзсээр гарч ирээд шууд л киноны тасалбар ундааны мөнгө зэргийг өгөөд явах гэж байхад нь Касе гарнаас нь шууд л шүүрээд хосуудын болцдог кафе аваад ордог. Ярианы сэдвүүд эндүү утгагүй санагдаад үгээ залгиж байсан ч гүйлтэн тамирчин болж чадахгүй болохоор хөгшөөр дурлахар шидээ үг их үгэнд нь уурлан тооцооны мөнгөний үлдээчээд гараа явдагч араас нь гарч ирээд явуулахгүйгээ гарын татна. Энэ л үед уцсан дуурж Кондо байхыг нь хараад гараа татаад л гүгээд явдаг. Уцаа авахад ирж морон нөгөө болцоо юу хаан чиний дуртай газар гэж байхад нь таны хүссэн газар болно гэж тасалсан ч баярлаа зогсож байхыг нь Касе хараад чи үнэхээр сайн юм шүү. Гэтэл хоёр бүтэхгүй хитэж бүтэхгүй. Тэрний оронд тэгээд үнсгт нь Ахира уурлаа хацраа арчдаг. Амралтын өдөр болж Кондо төрүүлээд ирсэн байхад үсээ янзалж гоёмсог даашин зүмсэн Ахира ирнэ. Яг л өмнөх киногоо үзсэн ч өөр кино үзэж байгаа юм шиг довтлон үзээд гарч ирсэн ч Кондо таалагдсан нь кино. Задлаг л хайрцаах уу даа гэдээ явахад нь би юм уумаар байна гэд кафед авуулаа орно. Захиалгаа өгөөд хүлээж явахдаа үнэхээр л бүдүүлэг хөгшин гэдгээ харуулах гэж хичээсэн ч тэр бүх нь Ахирад хөөрхөн харагдана. Кондо эргэн тойрноо харж бүхий л хүмүүс залуу босод байгааг хараад гайхан банцсандаа шууд л гарцгаа игэв. Болцоон дуусаад харж явах замдаа Кондогийн утас дууран авж ярьчхад эргээд харахад эргэж залуу болж чадахгүйдээ харамссан. Хүмүүс юу гэж бодох бол гэж бодоод бас түүнийг өвд өмөргүй байгаа гэдгээ бодон ажил руу явах хэрэгтэй болчихлоо гэд явдаг.
Метрон сухаар явахад нь Ахира хойноос нь гүн очиж үнсэн. Гэвч Ахира бодсон зүйлээ хийх гэтэл хөл нь хөдөлсөнгүй. Гэртээ харахад ээж нь өмнөх номыг хаяаггүй хоёуланг нь өргөөд "Юу вэ? Нэг киногоо хоёр үзсэн юм уу?" Гэхдээ эхнийх нь хаяхгүй яасан бэ? Аль нь өнөдрөх вэ? Яг адилхан харагдах хоёр ном. Дэндүү өөр мэдрэмж өгөх хоёр ном. Ажлын шинэ өдөр Юта ажил дээр ганцаархан орог зүсэг барьсан авдаа харуулах гээд ирдэг аавынхын амралтын өдөр байж таардаг. Ахирагийн ажиллаж дуусч байсан болохоор Ютатай хамт Кондогийн гэрээг зорино. Кондо хэсэг гарсан бол хаалга нонгорхой байсан тул цогтоо орцгоодог. Ахира орхоос эхлээд түүний байдаг гэрэж бодхоор сэтгэлэн тогтолсоор Ютагийн гидсэн үлсэж байсан тул түнд омлет хийж өгөөд байж байхад нь Кондо гаднаас ирж байгааг нь сонсоод төрсгүй Ютач ганцаараа ирсэн гэд аавыг айлхийгээд гутлыг нь аваад Ахираг нуудаг. Гэртээ ирэхэд нь Юта би энийг хийсэнгээ өгтөхт нь мондөг том болжээ гэд амтлагт нь жаахан шоргог байдаг. Мөн тэдний ярианаас Кондог уран зохиолын номон дуртай болохыг нь ойлгодог. Бас Юта зөв бүгд танилцуулаад "Энэ эзэн бол таны ганцаардаг гэж бодсон юм. Тийм болохоор л аваад ирсэн." Энэ үед хэд бүгчм газар хэцүүдсэндээ тэсгэл алдаад гарч ирээд ухаан алдах. Ахира Кондо хараад сандраад Ютаг цай аваад ирэхэд хэд сандарсандаа юмд бүдрээ түүний дээрээс хасгадаг. Ахирагийн хувьд бол энэ бол үнэхээр л гайхалтай боломж байдаг. Кондо ч хувцсанд хэмцээ хөрлөгөөрөө авч явхад Юта үнэхээр уучлаарай гэд нэг хөрхөө уушлт байна. Хэсэг хүлээж явахт нь гадаа ширүүн бороо асгарсан тул Юта Ахира хоёр шөхөргүй явсан Кондог очин тосно. Яг л гэр бүлэрээ явж буй энэ мэдрэмж Ахирагийн сэтгэлийг хөдлөө. Таны талаар илүү хийх юмдмээр байна гин. Уг нь бол болцооны дараа түн дургу болсон гэж бодож байсан юмсан. Маргааш нь Кондо ажиллаа хийгээ сууж байхад нь гаднаас орж ирэх Ахираг хараад яагаад сандраад байгаагаа ойлгосонгүй. Ахира нэг зүйлийг өгөх гэсэн ч ажлынх нь газрын охин орж ирээд "Би багада орон зэсэг дэжид байсан тань зөвлөгөө өгье" гэж цаад болдог. Өдөр нь дахиад түүнийг хараад цаасаа өгөх гэж байхад нь "Үүнийг цуубод өгөөрэй" гэж дахиад цаад болдог. Бүгд л Кондо дээр ирээд цуубгийн талаар яриа өдөхт нь Кондод менежер болсноос хойш анхудаага ийм сайхан нөхөрсөг яриа өрнүүлж байгаа болохоор үнэхээр л их таалагддаг. "Надад тийм хөв хүний хөгжил харилцааны талаарх номнууд биш орог зэсэг хэрэгтэй байж" гэж авдаг. Ахира ажилдаа төвлөрөн захиалгаа гал тооныхондоо хэлэх гэсэн гал тоонд нь касагаас өрхөн байдаггүй. Бүгд л Кондотой орог зэсгний талаар ярилдан инээлдэж байдаг. Хэдий түүний жаргалтай байгааг харсан ч "Одоо болно, ажиллаа хийцгээе" гэж загнаад бүгднийг гарахад би ч бас дэжээдэг байсан гэд өдөржингөө өгөхгүй завдлуулахгүй байсан цаасаа өгөөд "Энд хэрэгтэй бүх мэдээлэл байгаа. Өөр асуух зүйлээ зөвхөн надаас л асуугаарай" гэд явдаг. Номын санд уран зохиолын ном сонгохоор бодлогошин зогсох Ахирагийн шинэ өдөр. Түүнийг харсан хамгийн сайн найз нь байсан ч гүйлтийн багаас нь гарснаас хойш багаар холцоор мэдлэг зөргөнж хөрөхгүй байсан ч түүнийг найзтайгаа явааг нь хараад буцан явах Харука. Тэр сургуулаасаа шилжин хоёр өөр сургуулаас тэмцээнд оролцсон гэж нээлтэн ярьж байсан найз нь мөрөөдлөө өргөсөн байгааг хараад их л гунаглдаг. Халуун өдөр Ахира атус хөлийгээ сууж байхад нь хажууд нь хоёр жаахан хүүхэд энэ дэлгүүрний осор хайртай хүүхэнтэй нучруулдаг сахиусгийг зэрэгээр ээж байхыг нь сонсоод тоглоомын автомат машинаас автлаа оролдож байхыг нь Харука санаандгүй харан түн дээр ирдэг. Ахира хүссэн дэлгүүрний осор авч чадаагүйдээ баг зэрэг гуйнаглан түн зармийг нь өгөхөд Харука юм хэлэх гэж байхад нь бууг буудланж болж олигтой юм ярилцж чаддгүйтэд салцхаадаг. Орой бэлтгэлийнхаа үеэр багийнхаа дурсамжийг бодон түүнийг гүйх хичнээн дуртай. Бас яагаад түүнийг гүйцэтгэхгүй байсан. Мөн түүнээс л болж гүүхийн сайхныг мэдэрч түүнтэй зэрэгцэн гүйх хүсэлтэй байсан ч одоо боломжгүй болсон зэргийг бодно. Буудал дээр атус хүлэн суух Ахира руу Харука хүсэж байсан дэлгүүрийн осрыг шидэд "Бидний нөхөрлөл зөвхөн талбай дээр биш үсттэй" гэсэн загталтай дэлгүүрний осор шидэд алга болдог. Түүний хүссэн дэлгүүрийн осрыг зүүгээд баярлан авах гэж байсан уран зохиолын номоо авахар номын дэлгүүрт ирэхэд Кондо номнууд үзээ явж байдаг. Түүнийг хараад мэдээд ном уншихаар ирсэн санал болгох ном байна уу гэхэд түүнийг ном уншдаггүй болохыг гадарласан Кондо хий нэгэнд өөрийн дуртай номыг санал болголоо гэж тэр хүнд нь таалагдахгүй бол эхлүүлээл залхуурна. Тэгээд л багваар номноос хөндөрдөг. Ном их талаад ганцхан чамайг л дуудаж байгаа номнууд ч гэж би гагцгүй зөвхөн түүнийг л олох хэрэгтэй гэхэд уг нь бол түүний дуртай номыг уншмаар байсан ч энэ үгсийг нь сонссон түүнд Кондог харах дахин шинэ өнцөг үүсч гайхалтай мэдрэмж төрдөг. Ахира өөрөө нэг ном сонгоод Кондогийн харж байсан номыг нь цогтөнд үргэлжлэж өгдөг. Кондо тэр номоо барин нэг зүйлийг бодон алхаж байхад нь нөгөө талдаж
Салхи хүчтэй шуурхад салхины эсрэг чимээнээс өөр зүйл сонсогдохгүй тэр гайхалтай мэдрэмж. Түүнийг ямар ном дуудсан бол сэрүүлгээсээ өмнө сэрнэ гэдэг нь гонигтой өдөр ирэхийг зөнгөөрөө мэдэрч байгаатай адил. Ахираас ирсэн зүрх нь амарсангүй. Кондо өчигдрөөрөө нэг л сонирн байсныг мэдэрсэн. Гэхдээ түнлүү залгах зориг нь дотно. Ажлынх нь мессенжер ашиглан бөөнөрөө групп чатны гэж ярьсан ч Кондог хуучинсаг хүн бүр хуучны утастай ямар ч боломжгүй хэсэргээр хоорондоо маргалдаж байхад нь Ахира дотроо өмөрөн мессеж бичиж чадна. Үгүй яах вэ чадахгүй байсан ч мэйл бичиж чадна гэх зэрэгээр бодно. Арын өрөөндөө ороход Кондо мэйлээ анслаа сууж байхад нь Ахира дүнтэй мэйлээр харилцаж болох уу гэж асуугыг хүсэв. Гэвч дуун гарсангүй. Өчигдөр өрөөний авсан номчинтай сонирхолтой байсан уу гэж асуухад тэр ном уу зүгээр л нэг зохиолын ном. Яг би зохиолчин таньдаг юм л та гэхэд Ахирагийн нүдэн гэрэлтэй. Таны найз гинэ. Тэгвэл таач үнэхэр мундаг юм гэхэд юу гэж дээ. Тэр чинь зүгээр л миний найз. Би юу ч гээгүй шүү дээ. Та их ном уншдаг. Таны мэдлэг бараг багшлах боломжтой шүү дээ гэд түүнийг магтан дотоод гэрэл насаж байхад чи миний тухай юугаа мэддэг юм гэх хүүтэн хүндээ үгс бодит байдалд наваачих мэд. Ахирагийн сэтгэл санааг ямар байгааг мэдсэн мэд бороо асгарсаар маргааш нь ч бас ширүүн шуураас шуурч бороо ихээр орж байсан ч түүнийг л бодон ажилдаа очсон ч Кондо байсангүй. Ажлынх нь нэгч нь Кондо Канад хүрсэн болохыг нь хэлээд ажиллаа хийгнэ. Ахира чадлаараа ажилласан сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй ажилдаа бүрэн төвлөрч чаддаггүй. Өдрийн өргөл ачаал дуусч цаандаа орон амрах гэж байхад нь Касаа орж ирж тухгүй болгоно. Касагийн үгийг тоохгүй байсан ч чи түүнийг мэдгүй ээжээж яг гэж ингэжлээ хичээдэг юм бэ гэхэд нь Хера үнэхээр л түүний тухай бага мэддэг гэдгийг хүлээншүүрнэ. Гадаа Херагийн сэтгэл санаа шиг хүчтэй ар сурга болж байхад Кондо өрөөнд рүү өгөх гэж байгаа мэтэл хэвдэж байдаг. Хар усан борооноор түүний хаалгыг урлаггүй цочин тогших үед хаалга онгоолгоход Хера байлаа. Түүнийг идэ явуулмаар байж гадаа хүүтэн салхи хүлээж байгаа учраас яаж чадахгүй утран суух Ахирагаас ажил дээр ямар ба нэгэн зүйл болоо юу гэхэд би үнэхээр л таны тухай юу ч мэддэг юм байлээ. Гэх үгсийг нь сонсоод өмнөх өдрөө түүнийг хичнээн гомдоосон болохоо ойлгодог. Херад өөрийнх нь тухай бодож байгаа шиг тийм гайхалтай нэгэн биш гэдгээ тайлбарлаж байхад нь тавхан тасархад харанхуйд гэрэлдэг тэр охинд чамайг харахаар залуунаас нэмэн дурсамжууд зэтэрдэг гэж хэлэхэд дулаахан үгэнд нууран уйлсан Ахираг өөрийн мэдлүүтэй өртөг. Нэг мэдхэд л ухаарж яагаад тэрснээ ойлгохгүй. Найзын хуваар л тэрсэн юм гэж хэлээд ухаалдаад унцдаг. Маргааш нь Кондо ажилдаа цоглог ирэхэд Ахира ханаад хүрсэн босч чадахгүй халуундаа дэмий олон зүйлс бодон төсөөлөөстэй. Херагийн биеийн дээр дэж ажилдаа ирэхэд Кондо найзууд юм чин туслая гээд фрэнд зонтчихсан байдаг. Ёшиг зааваач хоёулаач бас найзууд гэсэн үг үстэй гэхэд үгүй ээ. Би чиний менежер гээд бас дабл стандарт харагдаад байгаамаа задарч явах. Цайны цагаараа Ахира найзтайгаа нүүрэн дээр гарсан бата зэргийг ярилцсан байж байхад нь Ёшиг заваа гаднаас орж ирээд үсээ засуулахгүй бол менежер намайг хаална гэсэн гээд нэлээд сэтгэл готролтой хүү орж ирэхэд нь хэдий үс засч чадахгүйж яагаад ч юм өөрийн мэдлгүй би үсийг чинь засаад өгье би чаддаг гэж хэлэх шар үстэйг Ёшиг заваа гарнаас нь натгаад чи миний жинхэнэ аврал яваад чамд найдлаа шүү тэгвэл тараад уулзцгаая гэж хэлээд явдаг. Үс засч чадахгүй ч юу хийчих вэ гэж санаа зовон Ахирад хэлэхэд зүгээр дээ. Хүн хайртай хүнийхээ төлөө юу ч хийж чаддаг болчихдаг юм. Хэр чи хичээд үзээрэй гэж зөвлөгөө өгдөг. Энэ үед Кондо жил болгон болдог зуны наадмын постер наасаар ажил дарахад Ахира Кондо дээр ирээд найзууд болсон чинь захиагаар харилцаж болно гэж бодож байна. Үгүй захиагаар харилцъя гэж хэлчихэд гараа явж байхад нь наран цэцэг жүржгээд шар өнгөтэй бүхэлсэл дуртай гэж хөвжөлтэйгээр ярих Ёсой заваагийн хоолой тодоос зангинана. Хаш нь Ахира ажлынхаа завсарлагын үеэр хичээлээ хийгээ сууж байхад нь Кондо гаднаас орж ирээд ямар хичээл хийж байгааг нь мэдээд өөрийнх нь сүүлийн үед уншиж байгаа сэдвүүдийн таарсан тул гүн гүнзгий маш сайхан тайлбарлаж байхад нь номон дээр нүрийг нь зурсан байгааг харчихдаг. Яг бантад байж байхад нь менежерийг их гаднаас дуудах нь авралын од бол шууд л гараад гүдэг. Зуны наадмын үеэр кимоногоо өмсөд болцоод хүний хүлээж байх Ахира
Яарсаар гүн эрэх түүний болцоод хүн. Багын дурсамжаас эргэн цагийг хөгжилдөө өнгөрөөж байхад нь Кондо хүүтэйгээ бас ирсэн байхыг нь хараад Ахира очин мэд мэдчихэд ирэхэд Харука түүний нүднээс л хараад тэр хүүхэн бас хүүтэйгээ яваа залуу цаа юм уу гэд мэдчихдэг. Гэвч Ахира нэг их зүйл ярихыг хүсэлгүй зүгээр л үргэлжлүүлэн хөгжилтий гэхэд би чамтай ярилцахыг хүсэж байна. Яагаад надтай ярилцахыг болцсон юм бэ гэхэд бид одоо өмнөшгөө байх боломжгүй болсон. Харука энэ үгийг сонсоод үнэхээр л төсөлгүй үйлээд гүөхөд Ахира олны дунд ганцаараа хоцорно. Оройжолж Кондо залуу үеэд урсан чимээ ихтэй жижигхэн хямдханч бүх зүйл нь хуучныг санагдуулах газар багынхаа найзтай уулзсан суун. Түүний зохиолыг уншсан гэдгээ хэлж хуучин цагийн өнгөрсөн сонирхолтой зүйлсээ бас одоо Кондо хаяа нууцаар зохиол бичих гэж оролдож байгаа зэрэгээ ярилцаар нэлээд согтож харих замдаа нэлээд хөвгөлтөнд цагийг хөвгөлтөд өнгөрүүлсээр буцаад хүүхэд болсон мэт санагдана. Хэдий тэр өөрийгөө том хүн болсон гэж бодож байсан ч найз нь явахдаа би том хүн бишээ зүгээр л нэг ангийн хүүхдүү шүү дээ гэж хэлээд явах найзаагаа харан үнэхээр л энэ мөч өөрт нь хичнээн өгүүлэгдэж байсныг ойлгодог. Зүний амралт тус хичээлийн шинүүлэр эхлэн хүүхдүүд шүүгүүлсэн сургуультай ирж байхад Ахирата таарсан ч Акура түүнийг танихгүй мэт хажуугаар нь гүйн. Ахирад энэ явдлын дээр тусч ажлынхаа үеэрч өдөржин сэтгэл санаа хэцүүхэн явж байгаа Кондо ажиглаад зүгээр ямар ба нэгэн зүйл болоо юу гэж асуухад найзтайгаа муудалцсан болохыг нь сонсоод би ч бас багадаа найзалдаг байсан хамгийн дотн найзтайгаа өртөө муудалцаагүй хэрнээ нэг л мэдхэд дотн байхаа болоод нэг л ивгүй болсон. Тэгээд 10 жилийн дараа уулзахад яагаад ч нэг л гоё байсан. Тэр надад бид одоош нэг ангийн хүүхдүүд гэж хэлсэн. Чи магадгүй тэр найзтайгаа нэлээх дурсамжууд бүтээсэн байх. Тэр дурсамжууд чинь хичнээн уудсан ч харилдгүй юм байлээ. Тийм болохоор энэ гайхалтайсаар гарч байгаа дээр хүслээ шивчих биелдэг юм гэсэн. すれ違う思いにまた満ちる日が来るよ。この満月に願いをかけて。Ахира гэртээ ирээ шивнсэн хүслээ баталгаажуулахын тулд сарны зургийг дарж байхад нээж нь орж ирээд "Хөө, чам хүсэл шивнэхэд итгэдэг гэж огт бодоогүй юм байна. За эрт амраарай. Бас наад сонингуудаа хураачаарай" гэд гараа явдаг. Тэр сонин дээрх хуучин номын үзэсгэлэн гих гаршиг хараад огтлон шууд Кондо руу мессеж явуулан уулзахаар болдог. Тэдэж уулзаад Ахира найзын хуваар танад гоё ном санал болгооч гэж таныг урьсан юм аа гэд гайхалтай цаг агаартай өдөр номын худалдаагаар санаандгүй мэт болцоо хийдэг. Кондогийн байнга шахуу очдог дэлгүүрийн өвгөн тэнцөөж байгааг хараад ойр зүрийн яриа өрнүүлж байгаад дэлхийн хамгийн богинохон захаа ямар захаа байдгийг мэдхүү. Тэр нь Виктор Хүгэ гэдэг зохиолч номон сайн зарагдаж байгаа болов уу гэж санаа зовоод нийтлэгч найз руугаа асуултын тэмдэг явуулдаг. Хариуд нь нийтлэгч сайн зарагдаж байгаа гэд харуулгын тэмдэг явуулдаг. Энэ нь дэлхийн хамгийн богино захаа болж бүртгэгдсэн ба нэгнээ мэддэг хүмүүс зөвхөн өөрсдийн ойлгодог энгийн бөгөөд утгатай харилцаатай болчихдог их хөөрхөн жижиг яриа өрнөд Кондо ном үзэхээр явдаг. Хэрэд энэ хуучин цагтлуудыг үзэж байгаад нэг л харахад Кондо байхгүй байдаг. Тэгээ залгая гэж бодож байгаад нэрийн ном уншихаараа улаараа тэрэндээ гүн төвлөрдөг гэдгийг нь мэдсэн болохоор залгалгүй. Багч гисэн түүний тухай мэддэг болсон гэдгийг ойлгодог. Нэлээ хугацаа өнгөрсний дараа Ахира Кондо руу асуултын тэмдэг явуулахад урдаас нь анхааруулгын тэмдэг явуулахад мөтгөр нэгдийг нь ойлгоо хүлээж авахт нь яарсаар ирэн уучлалдуудаг. Кондо өөрийн таалагдсан номоо аваад давхарны захиа өнгөө авах хэрэгтэй байсан тул түүнийг орхиж явсандаа гимшээд Ахираг чи захиа сонгоод ав гэхэд Ахира ирснээсээ хойш таалагдсан. Цаг нь болохоор дахиад уулзъя гэсэн захиаг сонгодог. Тэгээд дөрвөлжлүүлэн номнуудаа үздэг. Ахира эмчтэйгээ уулзаад хөлн бүр идэгсэн болохыг нь мөн нэхэн сэргийн хэмжлэгийг хийлгүүл буцаад гүйх боломжтой болохыг нь хэлэхэд шийдтэй хариу хэлдэг баярлаа. Баяртай гэсээр гарна. Кондо хоолоо идэн сууж байгаа телевизээр гарах найзынхаа яриалцлыг санаанд үзэж байхдаа зохиол бол миний дурлсан амрах шиг гэдэг үгийг сонсоод өөрийн өнгөрснөө болдог. Тэр ч бас дурлалдаа шатан зохиолоо өдөр шөнөгүй бодож цаг л гаргуул бишиж явсаар өөрийн дэрийдэх галаа мөхөн рүүсэн хайртай хоцорсон нэгэн. Ажлын нэг өдөр өнгөрч Ахира ууч номын худалдаанаас авсан ном үзүүлж байхад нь тэнд дунд номын авчирга байдаг. Тэр авчирган дээр байх хараацайг хараад Кондо ажлынх нь үүдэнд байсан гэмтээд бусдаагаа явж чадаагүй хараацай өвөр байсан. Гэхдээ энд байх тухтай өрийг нь эвдсэж чинь бусдынхаа араас яваад бусдаагаа ниссэн болохыг хэлдэг. Ахира хэрвээ хараацай бусдаагаа нисч чадлаагүй үлдсэн бол юу болох байсан бол гэхэд нисэж чадаагүй байсан бол энтэй үлдээд өөр ад жаргалыг хайх байсан байх. Өнгөрснөө мартаад гэхдээ тэр хараацаа орлож үзээгүй бууж өгсөн ч нисэж чадаагүй ч гэсэн өдөр бүр тэнгэр рүү харах байсан байх. Үрд нэг л мэдхэд их утгуу юм ярьчихлаа гэж бодоод уучлалгүй суухад Ахира би таныг хэлсэн үгийг сонсох дуртай.
Бас таны үгийг хизээний цагт уншмаар байна. Та ирээдүйд бичих зохиолынхоо үгийг байнга тэмдэглэж явдаг үстэй. Тэгээд ч тэр хараацаа үнэхээр л бууж өгсөн бол тэнгэр лүү чарах шаардлагагүй байсан баг. Би таны зохиолыг сонирхолтой байх гэж бодож байна. Гэж хэлгээд гарч явах энэ хоёрын богинохон харилцаа хин хиндээ үнэхээр л гүн сэтгэл үлдээдэг. Үүлтийн багийнхан бэлтгэлээ хийж байхад ангитаа ганцаараа хичээл сон хийх Ахиратай адилхан гэмтэл авсан ч нөхөн сэргийн хэмжлэгээ хийлгэж идгээд хувийнхаа амжилтуудыг ахиулж байгаа нөгөө сургуулийн шилдэг гүгчийн мэдээг уншаад гүйлтийн багийнхан ч Ахираг дахин гүгхий байх үеийнхээ сайж байдаг. Ажилдаа ирэхэд Кондо төв салбар дах уулзалт руугаа явахдаа өөрийн чухал бичиг баримтыг мартаж аваа босож ирэхдээ Ахиратай ярилцсан зогсох Харукагийн яриаг санаандгүй сонсчихдог. Харука нөгөө сургуулийн адилхан бэртэл авсан хүүхэд босож идгээд өөрийнхөө хувийн амжилтуудыг нэмэгдүүлж байна. Харин ч энэ байлаараа гүгээс өөрийн гэсэн бүх зүйлээсээ холдоод байна гэж хэлчихэд яваад өгдөг. Кондо ажлаа тараад харилцаандаа дэлгүүр орохдоо найзынхаа ном кино болж гарахаар босныг мэдээд баяр хүрэх гэж залхахад найз хэдийн гэрт нэрцэн байдаг. Тэдэд цагийг хөвгөлтөө өнгөрөөж байгаад найз нь хатууж болов өнөө үгийг хэлдэг. Чи бичиж чадахгүйдээ биш бичихгүй байгаадаа юм шүү. Зүгээр л өөрөө өөрөөсөө холдоод байгаа юм шүү. Залуу байж ижил зөвхөн зохиол бичдэг юм шиг. Хөгшөрсөн. Хөгшин гэдэг үгээр өөрийгөө дэндүүх хаагаад хоёр найзын хоорондын гүнзгий мөртлөө яжтай ярианууд дуусаж оройч болж Кондо өөрийн хувь хүнээ ялаж үзэг цаасыг нийлүүлэн суудаг. Ахираач ус шин унтаж чадлагүй гүйлтийн гутлаа харсаар маргаашны ажилдаа төвлөрч чадахгүй Харукагийн хэлсэн үг хараацаа зэргийг бодон зогсож байхад нь "Игчээ энэ тэнд нэг хүү уцаа өргөцсөн байна" гэд өгдөг. Ахираа гарч ирээд уцаа нөхөх гээд дуудсан сонсдоггүй. Гэхдээ өмнөшгөө хойноос нь гүг гэсэн ч хөлн хөдөлдөггүй. Маргааш нь Кондо Ахираг өгсөн ажиллах боломжтой өдрүүдийг нь хараад бас дээр нь Харукагийн өгнүүдийг сонссон болохоор Ахираад бидэнд хангалттай ажиллаж байхгүй ч гэлээ чамд сургууль дээрээ хийхийг хүссэн үрдүл байхгүй юу? Түүнийг хийхгүй юм уу да гэхэд Ахираа өөртөл байхгүй гэдээ өөртөө зөрчил дуугарладаг. Шүнжин зохиолоо бичиж нарны тусгалын нарийнхан гэрлээр өглөө усныг мэдэх. Бас нэгэн өглөө эхэлж Ахираа хичээл дээр нөхсөн ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо гэртээ бүлээд ирээрээ гэсэн цаасыг урж аваад онгоцхийн суугаад гүйж буй хүүхдүүдийг хардаг. Ажил дээр байх хүүхдүүд бүгд л мэргэжлээ сонгох судалгааны талаар ярилцсан. Бас өшөө зовоошаар өстөөс дахин үсийг нь засаж өгөх боломжтой юу гэж асуудаг. Нөх өрхийн хоёрыг хараад байгаарай. Кондо өнөөдөр ч бас төв байр руу яваад ирээгүй байхаар нь ажилчид нь яагаад байн яваад байгаа юм бол арай тушаал төвших гэж байгаа юм болов? Тэгвэл тэр эндээс яваад өөр өмнө жирийн гэсэн үг үстэй гэх зэрэг яриа өрнөдөг. Шинэ Кондо гэртээ харин тамхиабаг болон үзэг цасаа нийлүүлсээр маргааш нь бас л Кондо төв байр руу явсан байх ба хүүхэд нь ирсэн хичээлээ хийж байдаг. Хамраа яга шалбалцсан болохыг нь асуухад хичээл дээрээ гүйж байгаад ингэцээ. Яавал хурдан гүйж болох вэ? Та хурдан гүйдгүү гэх зэрэгээр асууж байхад нь ягаад ч хөвгөхтэй холбоотойгоо хийл зүйлүүд нэг л тухтай мэдрэмж төрүүлэн ярилцаж байгаад яаж хурдан гүйх талаар зааж өгөхөр болдог. Тэд завсарлагын үеэр гадаад талбайд гүйх бэлтгэл хийж байгаад хүү унах үед түр амрыг ихэд зорьсон байранда хүрээгүй байна. Хэдий унсаж босгүй чадхаар байгаа юм чинь зорилгодоо хүрэхин тулд гүйх хэрэгтэй гэж аав хэлсэн. Тийм болохоор би сүлд орсон ч гэсэн эцэг хүртэл гүнэ гэж амласан. Гэтэ би нэгт ормоор байна. Гэтэл дөрвөлжлүүлэн бэлтгэлээ хийдэг. Ахираач гүйж байгааг хараад ягаад ч юм найзуудаа сандаг. Оройн ажил тараад Кондодод харахад Кондо баярлснаа илэрхийлээд дээр нь зохиол буцаад бишээд хэлсэн. Тэр нь өөртөө таалагдаж байгаа. Биелүүлж чадахгүй амлалт өгөхгүй гэж амласан. Тийм болохоор мартагдсан амлалтуудаа ч биелүүлмээр байна гэд түүний ажлын хуваарийг нь жаахан өөрчлөөд өгөхөд Ахираа баярлан авахыг хараад чамдаа ч гэсэн мартагдсан амлалт байгаа юм шиг байна. Маргааш нь болж ичсэн Кондо яагаад өдөр болгон төв байр руу яваад байгаагаа хэлэх болоход бүгд л түүнийг тушаал дэвсэн гэдгийг хэлэх гэж байна гэхэд шин цэсэн дээр ажиллаж байгаамаа гэж хэлдэг. Тэгээ дахиад л төв байр руу явахдаа хавцаа мартаа явчихдаг. Ахираа түүнийг нь хараад түнлүү гүйх гэтлүүл нүүдэлдэггүй. Уушны дурсамжууд нь сэргэн гүйж байхад нь дандаа дэмждэг байсан найзынхаа талаар бодсоор зугүйхан алхаж явсаар эцэст нь гүйн хөргөж өгдөг. Түүний гүйхийг нь хараад Кондо зүгээр үү гэхэд бороодгүй зогсноо гэж хэлээд буцаа явдаг. Удаахнаар түүнийг явахыг хар зогсон. Гинтэл түүний нэрийг дуудчихдаг. Дуудахыг нь хүлээж байсан мэтэл дуудах үед нь шууд л гүйсээр очиж тэрдэг. Гэвч энэ Кондогийн төсөөлөл байв. Тэгээ яг үнэндээ төсөөлөл байсан эсхийг ч өөрөө мэдэхгүй байв. Харин тэ залхтаа өөртөө амлсан амлалтандаа хүрнэ гэж нэгэндээ амлаад борооны дараах гайхалтай мөчтөө уусдаг. Харукагийн утсанд дахин салхийг мэдэрцгээе гэсэн мессеж ирдэг. Борооны дараах цэлмэг тэнгэрийг харах бүртээ би мартахгүй санах болно. Автор дээр нь бол ердөө нэг өрөө цайр дурлалын төвх биш. Энэ бол насны ялгаа, сэтгэл зүрхний эмзэглэл, хөөхний өсөлт, мөрөөдлөө дахин олж харах гэсэн амьдралын үнэнтэй нүүр тулсан гайхамшигтай аялал юм. IMDb дээр 7.4, Maya Newlist дээр 7.9, Manga Updates дээр 8 гэсэн өндөр үнэлгээнүүд нь зөвхөн тоо биш. Энэ бүтээлийг дэлхийд даяар олон мянган хүн сэтгэл зүрхэндээ хадгалдаг гэсэн баталгаа.
шүүмжлэгчид үүнийг emotional, гүн гүнзгий, уран сайхны өв төвс, ёс суртахууны хүрээнд хүндгэлтэйгээр хандсан гэж онцолж, уншигч үзэгч бүр өөрийн амьдрал тулгуурсан ухаарал авдаг ховор нандин бүтээл гэдгийг дахин дахин дурддаг. Эцэст нь хэлэхэд автор дээрэн бидэнд хайр бол зөвхөн дурлал биш. Өөрийгөө ойлгож, цааш алхах зорилгоо олох аялал гэдгийг сануулдаг. Борооны дараа нар гардаг шиг шаналлын дараа ч итгэл найдвар үргэлж байдаг.